Танжиро дараагийнхаа бэлтгэл дээр ирлээ. Мангийн ашираа тэднийг хэрхэн бэлтгэж байгааг харуул их л хатуу бэлтгэл болгосон ч дээ. Танжирог мангийн ашираа хараад царай нь шал хөр болонгуудаа бэлтгэл дуусны дараа Танжиро тамт өөрийнхөө сэлмүүдийг ирэлж байгаа гээл хэр байгааг нь Танжирод гайхуулна. Оройн бэлтгэл үргэлжилсээр мангийн ашираа төрж чадах хүн хараахан байхгүй гол. Мангийн ашираа чи энэ байдлаараа шүтэртэй тулдвал шууд л хүн гэж хэлчихэд бэлтгэлээ дуусгана. Хамт бэлтгэл хийж байгаа найзууд нь Танжирогоос хашираг жоохон зөөлгөн байгаад өгөөч тхүү гэд гуйгаад өгөө гэхэд хариуд нь Танжиро тэдэнд ер нь миний бодлоор хашираад л хамгийн хэцүү байгаа баха. Өдөр болгон биднийг бэлтгэлж байгаа. Бас өөрийнхөө бэлтгэлийг хийж байгаа болохоор түүнийг жоохон ч гэсэн ойлгох гэж хичээвэл ямар вэ? Гэд хөөх инэнэ. Нар жарах үеэр хашираа нэг тийш явж байхыг Танжиро харлаа. Түүнийг дээд дүрм чөтгөрийн нэг ажиж байхыг бид харна. Салхи болон могон ашираа хоорондоо бэлтгэлээ хийж байх зур мангийн ашираа тэдэн дээр очин өөрсдийнхөө хувийн бэлтгэлээ эхлүүлнэ. Хоёрын эсрэг нэг тулаан. Бэлтгэл дуусч жаалжуул хов баццгаана. Танжирог идгэж байгааг мөн удахгүй тэр хоёр дээр очино гэхэд энэ хоёр бүр Танжирог хамраас өгцөн бацаа хичээ заах ихсэ тэсэн ядан хүлээж ийдаа гэдлээд юм да. Тэгсэн манай мангийн ашираа ингэж хэлнэ. Дараагийн өдөр болж манай мангийн ашираа нөгөө хідээ нэг нэгээр нь зодсоор л. Модон сэлэм яа юм байна? Ер нь жихэн сэлмэр үзвэл та нар сайжих юм байна. Бэлтгэлээ эхлэе. Гарын салганаж хөлсөн урсаж буй сурагч уучлаарай гэх үгээр бэлтгэлээ эцэлнэ. Бэлтгэлийн эцэс Токито тэдэнд би та нарыг чөтгөрт алуулахгүй он удаан жил амьдарсаа гэж л энэ бүгдийг заах гэж оролдож байна гэдэг. Өдөр хоногч урсан Танжиро Токито хоёрын ширүүн тулаан ийхүү хэллээ. Хөл гар нь хурдан болж гээл түүнийг шууд дараагийн шат руу явуулчихна. Гэхдээ энэ Танжиротой ярьж байгаа бусдаа ярьж байгаа байдал ингээд хардаа. Токитог бусдаагаа зөвөөлгөн харьцах бооцоо тавин цаасан шуун тэмцээн эхэлнэ. Даанч Танжиро ганц ч ялж чадахгүй бүрэн хожигддаг. Үүнийг харсан бүгдээрээ өрсөлдөөнд оролцохоор болж баг багаар хоорондоо ингээд бонд үсгэж байгаамаа. Дараагийн аширагийн бэлтгэл бол ингээд хайрын хашираатай хамт уян налархаа сонголт цайтай биений бэлтгэл хийнэ. Яа. Инхүү маш хурдан дараагийн шат руу яваад өгнө. Гэвч могон ашираа түүнийг үзэн ядалтаар дүүрэн өгтөн. Ингээд зөвхөн Танжиро зориулсан бэлтгэлийн газарт бид түүний дараагийн бэлтгэлийг харна. Энэ бол тэдний гол байх энэ зүйлийг модон сэлмээр онж цохих бэлтгэл. Маш удаан болгоомжтойгоор бүгдийг нь зогсон ч тэдний голоор тэдний гимтээлхүү цохно гэдэг Танжиро шин сорил боллоо. Хоёр дахь өдөр удаан байна. Бас унлах чадвар ч удаан байна. Сэлмийг нуглах чадвар маш муу. Дахиад 3 дахь өдөр удаан байна. Удаан байна. Хитрхи удаан байна. 4 дахь өдөр бэлтгэлийн өрөөг ой мод хадан дунд чөтгөртэй тулдаж байна гэж төсөөлье. Хэрвээ миний сэлмний дайралт мод чулуун зохигдвол хүч нь багасж би өөрөө ч хүх магадaltaй юм байна гэж бодоод түнтэй тулалдан түүний нүмергийг зүсч чадсанаар дараагийн шат руугаа явж чаддгаа. Шиназугава ашира буюу салхины аширагийн бэлтгэл рүү явах замдаа Зенитсүдэд таардаг. Зенитсүд түүнд эндээс цугтаа энэ бол там гэж анхааруултал түүнийг салхины ашираа шууд ухаалт болчдөг. Могон ашираатай адил тэр ч бас Танжирог сорихоор хідэн үг хэлээд амжнаа. Энэ бол өрөмдөх, цолох, нүхлэх ч юм уу? За мэдэхгүй. Ер нь нэг иймэрхүү юм өрөмдөөд нүхлээд тэгээд цоолох маягийн бэлтгэл баггүй. Танжиро нэг секундэд анхаарлаар сулруулахад л ийм болноо. Танжирод онцгойлон хандаж хайрлаж байгаа нь л энэ ах. Орой болоход Геня түүнийг түр байж ахаа тантай ярих юм байна гэхэд салхины ашираа түнд надад дүү байхгүй. Чам шиг ямар ч амьсгалын техник ашиглаж чадахгүй юм. Чөтгөрийн ангуучдын нийгэмлэгээс гаруул таарна. Чи бас сэлэмчин ч биш гэж хэлээд яваад өгнө. Зүгээр л явуулчихгүй дураагч нь би хэрвээ чөтгөр идчихвэл лаадш гэж хэлээд алуулах гэж байхад Танжиро түүнийг аварнаа. Салхины ашираа түүнийг яг одоо чөтгөрийн нийгэмлэгээс гар аль эсвэл эндээ үхэх гэсэн сонголт өгөхөд Танжиро өмнөөс нь юу яриад байгаа юм бэ? Тэр байгаагүй бол бид өмнөх тулаанд хожигдох байсан. Тийм юм байхгүй гэж хэлснээс болоод зодон үлснэ. Танжиро салхины аширааг нэг л удаа өшөглөж чаддагч үүнээс цааш үүр цайтал тулаан болж Танжиро болон Зенитсү хөөгдснөөр инхүү дараагийн буюу хамгийн сүүлийн ашираагийн бэлтгэл дээрнэ. Энэ бол чулууны ашираагийн тэсвэр, хатуужил, хүч чадлын бэлтгэл. Энэ бэлтгэлийг давахын тулд эхлээд цэв хүтэн хүчтэй урсгалын доор буюу хүрхрээний доор зогсохоос эхлээд 3 том мод өргөх. Сүүлд нь том чулуу хөтлөх гээд 3 ийм энгийн хэсгээс бүрдэж байгаа бэлтгэл юм аа.
Ийхүү өвлийн хүлрэлт хийх хүйтэн усны бэлтгэл тэдний хязгаарыг сайн шалгана. Тийм. Inosuke бас энд ирсэн байдэн шүү. Тэгээ Zenitsu fail, Inosuke бас failд нэ. Ингээд Tanjiro-гийн ээлж боллоо. Хөөрхий. Мөн л fail. Хоолны цаг болж амтрахын загсаа эдэж дуусан. Буцаад бэлтгэлтэй гарнаа. Хичээл зүтгэлийн шанд 1-2 дугаар шатыг хурдан давлаа. Одоо хамгийн сүүлийн 3 дугаар шат буюу аврах том чулууг хөдөлгөөг л үлдлээ. Ингээд орой болоход Накиме дээд сарын 4-р чөтгөрийн нийгэмлэгийн 60%-ийг хаана байгааг олж илрүүлснэ музаанд хэлэн. Тэр хоёр Незуко болон Убуяшики хоёрыг л хайгаад байгаа бололтой энэ тэрүүгээр нүднүүд гүгэстэй. Буцаад бэлтгэл эхэллээ. Танжиро таавчхан сугартал бэлтгэл хийж байсан ч яг энэ үед бусд нь бид нар барахгүй байна уу? Бай гэл яг явах гэж байхад нь Танжиро тэдэнд ойлголоо. Та нар бидний харийг сайн хамгаалж байж бид бүгд чөтгөрийн нийгэмлэгийнхэн музааныг дарж авч чадна шүү дээ гэж хэлэн хоёр талдаа сэтгэл хангалуун тэд салнаа. Өдрийн хоолны цагаар бид Танжирог хоол хэрхэн шарж болгох гоё амттай болдог талаар мастер болохыг мэддгээ. Ингээд л бэлтгэл хийсээр л нүдээ бүлтрэх шахтал биеийнхаа бүх эрдэс бодисыг хөсөөрө гадагшуултлаа бэлтгэлээ хийсээр л. Гэтэл гинт Гэни гарч ирэн Танжирогийн тэмдэг илүү тодорч байгааг хэлж өгөөд түүнд анхаарлаа дээд зэгтээ төвлөрүүлэх үед хүний биеийн хүч максад авч чаддгаа гэж тусалцааг өгдөг. Танжиро бүх мэдрэхүүгээ гартаа төвлөрүүлэн хэцүү дурсамжуудаа дахин санан уур хилэнгээр өөрийгөө цэнэглэж чулууг түлхтэгч бас л болсонгүй. Оройн хоолч болж Танжиро дахиад хоолоо дуртайхан хийн Гениатай жиг жуг ярнаа. Энэ ярианаас Танжиро өөрийнхөө хамгийн найдан дурсамжаа бодон Ренгокугийн зүрхээ асаа гэх үгийг санан дахин нэг удаа чулуу хөдөлгөх бэлтгэлтэй гарахад энэ удаа тэр чулуугаа хөдөлгөж чаддаг. Хөдөлгөх үед түүний толгойн тэмдэг тодроод байдаг. Энэ чигээрээ Танжиро өглөөнийхөө бэлтгэлээ хийсээр шин техник суран чулууг хөдөлгөж чадах хүчтэй болдог. Энэ үйл явдлыг хажуугаас нь харж исэн Зенитсуд инхүү нэгэн захиа ирдэг. Танжиро нэлээд гол чулуугаа хөдөлгөж бэлтгэлээ давах үед бие нь усаар дутагдсан үхэх шахдаг. Азар чулууны хашираа түүнд ирж усуулганаа. Чулууны хашираа Танжирог дархтын хотод дүүгээ бус иргэдийг хамгаалсан. Тийм ч учраас чамайг маш их хүндэлж байгаа шүү гэж хэлдэг. Хариуд нь Танжиро үгүй та буруу ойлгосон байна. Дүүмийн амиа зольж намайг тэднэр рүү явуулсан. Би үргэлжил зөв замыг хайсаар ирсэн. Ягаад ч миний замд үргэлжил туслалцаа өссөн хүмүүс байж таардаг. Тиймээс намайг бити буруугаар ойлгож эрт үгнэрэ гэж хэлэхэд харин ч энэ бүгдийг сонссон хашираа түнд би чамайг тэр тусмаа хүндэлж байна гэж хэлэн өөрийнхөө түүхийг Танжирод ирж өгнө. Би залуу байхдаа өнчин хүүхдүүдийг өсгөн хамт амьдардаг байсан. Хэдэн өдөр хоол идэхгүй байсан ч хүүхдүүдийг өдөр болон гиз садгалан хонуулахыг айгүй хичээдэг байлаа. Яг л гэр бүл шиг бүгд бие биенээ тусалж дэмждэг байсан ч нэг орой хүүхдүүдийн нэгэн чөтгөрт миний амийг өршөөл би илүү олон хүн байгаа газар зааж өгье гэд биднийг унтаж байхад гэртээ чөтгөр оруулаад ирсэн. Орой бүр чөтгөрүүдээс хамгаалдаг ийм арц уугалдаг байсан ч гэсэн тэрийг хүртэл унтраасан байсан. Ингээд хараагүй ашираа маань тэр үед л саяхан нээсэн Танжирогийн чадварыг нээж хүүхдүүдээс нэгийг л хамгаалж чадан чөтгөрийг өглөө болтол зодож ялан дийлдэгч ганцхан үл зоохин түүнийг чөтгөр химээ гэлж цаазаар ахуулах яг тэр агшинд Убуяшики түүн дээр ирэн түүнийг авч явдгаа химэн хэлдэм байна. Хашираа маань чи зөв замдаа явж байна. Илүү хичээгээрэй гэж хэлээд түүний толгоо гиснээр инхүү бэлтгэл дуусна. Өдрийн хоолны цагаар Зенитсу ирэхгүй байхыг анзаарч Танжиро түүнд хоолыг нь авчиж өгөн би цааш явлаа гэж хэлэхэд тийм үү. Хоолоо наанаа тавьчихоо. Тийм. Баяр үргээ. Адаа өөр хийх юм гарч ирсэн. Надаа санаа зовтгүй. Чи хийж чадах юмаа сайн хийгээрэй. Гэд хүүтэн хоолоогоор түүнийг үддэг. Тэгэд энэ юу захиа ирчвэ гэвэл энэ чөтгөрийг оруулж ирсэн бацаан гэдсэн чинь энэ Зенитсугийн хамт бэлтгэл хийж байсан найз юм байна л. Тэгээд яаж ч байгаад юм чөтгөр болцсон гэд захиа ирсэн байлаа шүү. Танжироч цааш гиюдээр очиж бэлтгэлээ ихээр замдаа гарна. Очиход салхи болон манангийн ашаараа хоёуд бэлтгэлээж өгдөг. Өмнө ерөөсөө харж чаддгүй байсан хөдөлгөөнүүд одоо түүнд харагдаж эхэлдэг. Орой болж салхины ашаараа буцах замд түүнийг ямар нэг юм хараад байгааг мэдрэн барьж автал дээд 4 дахь сарны нүддэг. Ийхүү тэд нууцаар ажиглуулж байснаа мэдэх үед Убуяшики дээр музаан ирнэ. Ингээд эхний 7 ангийн товчлол энд хүрээд дуусч байна. Сүүлийн анги жаахан уртайсан болохоор тусдаа бичлэг хийхээр шийдлээ. Энэ нөтрөл үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн ангиар дахиж уулзтлаа. Түр баяртай. Ийхүү season 5-ын хамгийн сүүлийн анги эхэлдэг. Чөтгөрийн нийгэмлэгийн сүүлийн 1000 жил хайж байгаа музаан гэх хүн миний өмнө ирсэн байна.
Чи түүний гадаа төрхийг надад хэлээд өгөөч гэж эхнэрээсээ асуув. Чамааг ирэхийг хүлээж байлаа музаа. Убаяшки гэр бүлийн удам залгааг чи зогсоохоор ирсэн байх тийм үү гэж хэлэн 6 сарын өмнө өөхөх ёстой байсан би одоо хүртэл амьд хിവэрэ байна. Чамааг ялан дийлэх энэ хүслийн ачинд би амьдарсан. Чамаас олж Убаяшки удам хараагдсан. Учир нь мянган жилийн өмнө чам шиг чөтгөрийг үүсгэсэн учраас бидний удмыг хүүхдүүдийг төрхөөс нь сул дорой биетэй болон төрсөн ч амьд үлдсэн ч 30 ч хүрэхгүй бүгд үцгээдэг болсон. Энэ хараалыг тайлах ганцхан арга бол манай удмаас гаралтай чөтгөр болох чамааг л алах гэж хэлэхэд музаан өө тийм үү? Хэдэн зуун сая хүн алхахад надад ямар ч нүгэл мэдрэгдээгүй. Бурханд нь хүртэл надад ирж юу ч хэлээгүй штэ гэхэд музаан чиний мөрөөдөл үү юм бэ? Энэ он удаан жил яг юу хүсэж мөрөөдөж ирсэн бэ гэж асуухад музаан нэг л зүйл болохгүй байгааг мэдэрдэг. Убаяшкигийн хүүхдүүд түүнээс айсан ч зүйл байхгүй дуудуулан инээлтэн тоглох энэ агшинд музаан нэг л тайвшраад байгаа мэдрэмж авч байгаа да гайхажээ. Мөн ямар ч харуулт хамгаалтгүй байгааг анзааран Убаяшки түүнд чиний мөрөөдөл бол мөнхийн амьдрал мөн биз дээ. Чиний мөрөөдөл биелэхгүй гэж хэлэхэд Незукаг л болвол би мөрөөдлөө биелүүлчих нэ. Яадах юмгүй. Үгүй чи чадахгүй. Учир нь би мөнхийн амьдрал гэж юу болохыг мэднэ. Мөнхийн амьдрал бол хүн төрлөختний хүсэл мөрөөдөл. Сүүлийн мянган жил чөтгөрийн ангуучдын нийгэмлэг баг багаар сайжирсаар ирсэн. Энэ бол хүний хүсэл мөрөөдөл үрд мөх гэдгийн баталгаа. Амь насаа алдсан тэр бүх хүмүүсийн хүсэл мөрөөдөл бол үрд мөхийнх. Энэ бүх хүсэл чамааг он удаан жил хүлхийг хүсэж байгааг мэдж байгаа ёстой музаан. Аш удаан хугацаагаар унтсан арслан луу метаратуудыг чи сэрээсэн. Чамааг хизээч зүхтаалахгүй гэсэн амлалтыг өөрсдөө тэд өгсөн. Намайг алсан ч энэ бүгд өөрчлөгдөхгүй. Энэ бол хүн төрлөختний хоорондын холбоос чиний ганц мэдж чадахгүй зүйл музаан. Учир нь танаа төрөл бол чийл өгөх юм бол бүгд тусдах учраас. Энэ агаар гинэт л нөгөө зүг рүү салхилчихуу да. За энэ ч яах вэ? Чамд сүүлийн удаа үүнийг хэлэх гэсэн юм. Би чөтгөрийн нийгэмлэгээр тэрч бүхэл Ашира нараар хайрлагдаж ирсэн. Тийм ч учраас би үгсэн ч тэдний хүсэл мөрөөдөл мөхөхгүй. Ингэж удаан яриаг минь сонссонд баярлаа музаан гэж хэлж дуусахад Ашира нар бүгд түүний байгаа газар руу хурдалж байлаа. Бүх Ашира мэдээж Танжир очвос цайзыг харлаа. Музаан түүнийг яг алах тэр агшинд асар хүчтэй дэлбэрэлт байшин доороос гардаг. Музаан зүхтаж амжихааргүй тийм богинохон хугацаанд Убаяшки гэр бүл өөрсдийгөө золин музааныг баагч болов тэнд тогтоох гэж амиа золиослон энэ байлаа. Ашира нар бүгд л үүнд уурлан хамаг хурдаараа ирцгэлээ. Музааны бие нөхөн төлчөж дуусгах шөтгөрийн цусан урлагаар түүний биеийн хөдөлгөөнийг хязгаарладаг. Энэ бол Тамаяо. Өөрийгөө түүний нүднээс нуун өөрийнхөө хийсэн хорыг түүний бие дотор нь хийж чаддаг. Чөтгөрөөс хүн болох хор. Энэ байдлаараа Тамаяо түүнийг аргацааж байхад Кимэжима түүний дээд биеийг задартал цохилт өгдөг. Музаан бол энгийн эсээс ч өөрийгөө нөхөн төлжүүлж чадах хэмжээний хөгжсөн чөтгөр. Түүнийг зөвхөн нарны гэрлэл устгаж чадна гэх Убаяшкигийн таамаг инх үнэн болохыг Кимэжима олж тогтоолоо. Ингэснээр түүнтэй үүр сайдлахыг тулаан эхэлнэ. Бүх Ашираанууд нэг нэгээрээ ирцгэлээ. Музааны царайг тогтоож аван уур уцаар өшөө хонзон дүүрсэн хүмүүс Музаан руу дайрна. Гэтэл цохилт өгөх тэр агшинд тэдний доор хаалга гарч ирнэ, тэднийг доош нь авч явдаг. Мөн тэдний олж илрүүлсэн бүх чөтгөрийн нийгэмлийнхэн тэрхүү хаалгаар доош унан мөнхийн цамхаг руу ордог. Ингээд хамгийн сүүлийн дайны талбар болох мөнхийн цайзад бүгд орж ирлээ. Музаан тэдэнд би ганцаараа очиод өөрийгөө барьж өгөх хүн шиг байна уу? Ингээд та нарын там ирлээ. Химэн эснэр 5 дугаар сизон маань дуустдаг. Чөтгөрийн ангуучийн 6 дугаар сизон буюу мөнхийн цамхаг арк болон нар мандах цаг хүртэл гих аркууд 2025 онд Crunchyroll дээр албан ёсны эрхтэйгээр цацагдана гэсэн мэдээлэлээс өөр мэдээлэл байхгүй байгаа маа. Тэгэхээр дараа жил хүртэл баяртай. Чөтгөрийн ангуучтай.